Өнөөдрийн асуулт шинэ он гараад яг хэд хонжиж хүмүүстэй мэдлэхдээ оноос өмнө хамгийн сүлд мэдлсэн хүмүүстэй дахиж мэдлэхдээ шинэ оны мэдлэх хэрэгтэй. Нэг 7 өнгөрөх хэрэгтэй юм уу эсвэл нэг Monday нэг өдөр даваа гараг болох хэрэгтэй юм уу? Нэг асуултан дээр. Хоёрдугаарт нь бичлэг хийхээ өмнө бити үсээ самж сахал амаа бэлдэж байгаарай. Амаа олохгүй юм мэдсэн юм шиг болчлаа бар who cares. Өнөөдрийн бичлэгээр шүү дээ. Тайтлыг харсан баг. Letterboxd-ийн 2025 оны ревювийг харъя. За 25 оны ер нь таалагдсан киноны experience-ийн талаар зааж энэ микрофоныг л бичлэгээ бол хийцэн байгаа. Тэрэн дээр бас үзээгүй юмнууд тэрнээс хойш үзсэн юмнууд ч байна. Bring Her Back энтриг бас нөхөж үзэж амжлаа. Marty Supreme The Housemaid хоёрыг театрт үзчихье гэж бодож байна амжуул тийм. Тэгээд Bring Her Back-тэй амар л. Тийм. Тэгээд за Letterboxd-ыг одоо ингээд сүүлийн хэдэн жилд хүмүүс маш их хэрэглэдэг болсон. Кино урлаг сонирхогч хүмүүс бүгдээрээ л хэрэглэдэг болсон. Одоо сүүлдээ бүр алдартай жүжигчид одууд тийм ээ уран бүтээлчид жүжигчид өөрсдөө бол бас хэрэглэдэг болчихсон. Тэр нь өөрөө ч бас энэ одоо сайтын, аппын, платформын бас хүмүүс төрөх нэг том суурин болж энэ өнгө брендинг нь гоё байна те. Тэгээ дээрэс нь одоо би бол яг 20 оноос хойш л итгэвтэй хэрэглэж байна л та. 20 21 20 баха. Тэгээд тэрнээс хойш гэхэд л энэ хангалттай байгаа айгу олон өөр ахицтай юм өөрчлөлтүүдийг хийлээ, шинжилтүүдийг хийлээ айгу гоё шүү дээ, тий. Тэгээ би бол яг тэрнээс хойш ер нь нэлээд итгэвтэй баг алгасгүй л кинолог хийж бүртгэдэг болоод явж байгаа. Тэгээд би бол яг анх 2010 11 оны үед байхаа тэр хавцал санагдчих магадгүй 12 3 жоохон хойш байж магадгүй. Тэр оны үеэр л ингээл ийм юу яадаг үзэн киногоо цуурлаа бүртгэдэг. За зөвхөн кино цуврал бүртгэхээс гадна удахгүй гарч байгаа кинонуудын ингээд юуг нь дэйтүүдийг ингээ бүртгэгчдэг хадгалцдаг тийм ингээ сайт байдаг байсан бол гээл тэр үед одоогийн шиг ингээл смартфоныхаа байсан ч гэсэн одоогийн шиг хөгжилтэй байгаагүй календар Google аккаунт юмнуудаа ингээл синк хийгээл ингээ явьчдаг тийм байгаагүй тийм байсан ч гэсэн бас ажиллагаа шүү дээ. Тэгээ тийм сайт киноны сайт би бол юу яадаг вэ айгу хайдаг гэсэн Flix одоо нэрийг мартцсан. Rotten Tomatoes судалдаж аваад төсвөлдөө байхгүй Flix Movie Flix cinema юу вэ? Яана марцсан шүү. Нэг юм попкорны лого моготой ямар Flix чөлөө. Одоогийн Flix гэж сервис бол биш. Flix Center гэх нэг тиймэрхүү нэг нэртэй нэг юм сайт байдаг байсан. Кинонуудаа watch list маягаар оруулдаг. Гэхдээ Letterboxd шиг юм рейтинг юм байхгүй. Гэхдээ зүгээр кинонууд ингээд нөгөө бүртгээд яваад байгаа гоё. Тэгээд цувралууд TV календарчлуу нэг тийм сайт бас хэрэглэдэг гэсэн. Ер нь яг юуны үед user interface-ийн үед аргуул да царай дэс мотой. Гэхдээ цувралууд баг ихэнх нь байдаг. Тэгээ ингээ хизэн гол нь цувралуудад чинь үзээгөө бүртгэхээс гадна нөгөө хизээ ямар ангиуд нь гарах уу гэдгийг бүртгэх байдаг шүү дээ. Яаж их Монголд яг цагийн зөрдөг болохоор тэгээ айгүй их цуврал үздэг байсан. Тэгээд тэгж айгүй хайдаг байсан. Тэгээд дараа нь TV Time гэж app сайтыг олсон. Одоо хүртэл ашиглаж байгаа цувралдаа зориулаад гэхдээ TV Time-ийн хувьд бол бас Letterboxd-ыг ботоод мэдгүй хөрөнгө оруулалт нь болдгоо юм уу эсвэл цөөхөн ганц хоёр хүн ажиллаад идэг юм уу те ямар нэг байдлаар болдоггүй. Ягаад тэгэхээр хангалттай хөгжиж чадахгүй байгаа. Айгу удаан, айгу гацдаг. Тэгээд ганц хоёр шинжилт хийсэн мөртлөө нэг жоохон болж өгөхгүй гэхдээ би хэрэгжилж байгаа. Гой давуу талууд байдаг. Одоо жишээ нь цуврал дээр яг нэг цуврал одоо цувралын нэг анги үзчихээд зөвхөн тэр ангиа үзэнгүүтээ тэр ангийнхаа одоо спойлертэй comment section ингээд одоо орж үзэж тэнцэн мем хийн, gif оруулна. Тэгэл ингээл шүмжлээ баярлалаа те. Тэр бол айгу гоё байдаг. Тэгээ TV Time байна. За тэгээ Letterboxd-ыг 20 оноос хойш ерөөхдөө ашиглаж байна. Letterboxd-ыг юу яасан бол гэж бодоод байдیں۔ 2000 болдог бол 2007 8 оноос хойш хэрвээ хэрэглээд тэрнээс хойш бүртгээд ингээ явсан бол ямар байхсан бол гэж бодохоос айгүй сонирхолтой. Тэгээ Letterboxd ч уг нь 11 2 оны үед бас одоо байсан биш шүү гэлээ шүү дээ. Эхэлсэн юм шиг гэлээ шүү дээ. Анх сайт нь бол тэгээ би бол бүр анх 20 онд л болж мэдчихсэн. Тийм тэгээд ер нь нэлээд нийш яж байгаа. Яг хэд тэр үед яг юунаас болоод ч хүмүүс төрсөн юм бэ? Айгу хөрсөн те. Ийм байна. Та бас энэ тал дээр санагддаг жоохон experience хуваалцаарай. Ямар сайтууд ашигладаг вэ? Ямар бүртгэх одоо датагаа яаж хадгалдаг вэ гэдэг ч юм уу те. Тэр талаас нь тэгээд би болохоор юуны талаар Letterboxd-ийн талаар ерөөсөө юун дээр нэг ярьж байгаагүй. Сууг дээрээ тиймчээ зүгээр линк л гараа яваад байдаг шүү дээ. Тийм бичлэгийн дундуур хатах нэг үү. Та хэд бас өөртөө Letterboxd-ийн энэ оны ревювээс сонин хачин зүйлүүдэд хуваалцаараа би өөрийнхөө бол бичлэгтэр хуваалцсан шүү дээ. За тэгээд 2025 оны Letterboxd-ийн Year in Review-ийг харцгаая. За
За яа Neon-тай хамтарч Neon спонсорлсон байна тийм ээ. Neon нь тусдаа линк шүү дээ. Та хэд маус харагдаж байна тий. Энэ хараа тусдаа линк. Бас спонсор дэмч одоо. За энэ чинээс юу вэ? За энэ Bugonia байна тий. Юу нэ? Bugonia кино тий. Yorgos Lanthimos-ын. За энэ чинь Sorry Baby гэдэг нэг кино гарсан. Тэр юм шиг байх юм. Би нэг сайн мэдэхгүй байна. Sorry Baby гэдэг нэг кино байсан. Тэр багш байна. За Ибинхэн Park Chan-wook-ийн No Other Choice, Secret Agent кино. За Kleber Mendonça Filho гэж найруулагчийн кино байгаа. Юу Wagner Moura гэж жүжигчин байна. За энэ манай хин Jesse Buckley байх шиг байна. Hamnet-ийг би үзег багтай энэ яг мөн баг шиг байна. За энэ K-pop Demon Hunters-ийн дүр байна. Би K-pop Demon Hunters үзег байгаа. За энэ Aunt Gladys байна. Энэ Weapons те. За энэ ч нөгөө Naruto гүйлтэн байна. За энэ ч One Battle After Another-ийн Chase Infinity-гийн дүр байна. За Marty Supreme байна. Timothée Chalamet. За Frankenstein, Jacob Elordi. За тэгээд хоёр удаа гарсан ганц жүжигчин бол Michael B. Jordan, Smokestack Twins байна. За энэ мэдээж нөгөө юу ч сайн чэнийг дөрөв хоёр дөрөв юу Neon-ыг учраас Neon-ы кинонууд нэлээд их байх шиг байна. Би бол Weapons Neon-ыг гэж санаад байна. No Other Choice бол Neon American distribution-ыг нээж байгаа. Secret Agent бас тэгж байгаа санагч. Bugonia бас байгаа хаа. За Superman-аас ганц юу байна те? Crypto байна. Энэ одоо юу юм бол? Энэ 28 Years Later гэхээр арай биш байгаа гэдэг. Энэ юу юм болоо? Манай хэд мэдж байгаа хүмүүс байна. Тэгээ энэ хоёр. Энэ charismatic хүн чи хэм бэ? Яасан ч cool юм те. Энэ одоо хин юм бэ? Энэ хоёр юм бэ? Би бол мэдх юм алгаа. За. Ингэж явж болно. Нэг бол ингэж явж болох юм байна. За doesn't matter. За. Нэг сайн кино амьдралыг өөрчилж болно гэдэгт итгэдэг. За энэ жил олон кинонууд үзцгээж. Энэ гэхдээ нөгөө нэг бүтэн сайтын учраас одоо надтай биш яг үзэгчтэй хэлж байгаа тий. За Vampire-тэй үзээд, Шулмуттай үзээд, Bomb Devil-тэй үзээд, Boy Band Demons үзээд, Superman Sensei Smokestack Nice quote-ыг бол гоё бичсэн байна. Ко. Энэ артыг нь хийсэн хүний нэр биш тэнд. Таад Агата Новика гинэ. Ко. За ийм категориуд байгаа юм байна. Хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй найруулагчид категориудаараа хамгийн өндөр үнэлгээтэй кинод хамгийн сараар хамгийн олон хүн үзсэн кино л гэдээ ойлгож байна. Хамгийн олон бүрдгсэн тий. За popular болсон favorite review-ууд. За countdown тоолгод хүмүүс евний countdown-ыг харъя тий. За мэдээж одоо насварсан хүмүүсийн дуусгал бас байлгүй яхаа. За жанраар хамгийн өндөр. За World Cinema гэхээр ер нь ихтэй Америкас гадна гэсэн үг тийм ээ. За тэгээ хамгийн олон хандлт авсан кино буюу хамгийн popular кинонууд. За энэ оны постатууд, за алдартай листүүд одоо энэ категори юуны Letterboxd-ийн надад айгуу таалагддаг нэг feature болвол юу яадаг? Лист хийдэг. Тэгээ зөвхөн листийгээ зогсохгүй лист нь өөрөө ингээ хангалттай олон деталь гоё юмнуудаа. Тэрнээр нэмээд хүний өөр листийг хэрвээ паблик бол листийг нь клондож авч болдог. Тэр надад айгуу таалагддаг. Зарим нэг юм нэг хүнд айгуу гоё надад таалагдж байгаа лист байлаа гэж үтэй. За 23 6 оны топ хүлээлт би ер нь бодоодсон чи тэр листийг хийж өстэй байсан байна. Ер нь энэ жил Letterboxd илүү гоё паблик ашиглана заяа. Зөвхөн дагаараа биш ингээ илүү итгэдэг. Жишээ нь 23 оны ингээд юу нэ те хамгийн топ хүлээлт гээд за би ч юм уу хин нэг нь хийцэн байлаа гэж үтэй. Тэнгүүд тэрэн дээр өөрийнхөө одоо их кинон таарад байгаа мөртлөө зарим нь зурж байгаа ч юм уу description өөрчлөлмөр ч юм уу тэрнэр нэмээр хасмаар юм байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр клон хийж аваад өөрийнхөө хүссэн киногоо нэмдэг ч юм уу хасдаг ч юм уу те нэр тайтл юмнуудыг өөрчлөөд дараал мараалыг өөрчлөөд зөвхөн хувьдаа хадгалж болно, паблик ойлгож болно. Тэр мөр бол бас миний айгуу дуртай ийм фичерүүдийн нэг. За this year's trend энэ оны трендүүд. За тэгээ хамгийн олон үзсэн. За зүгээр шууд дараалал авчиад тийм ээ. Энийг стример хийсэн бол бас гоё байсан баг. Гэхдээ ойрдоо бас стрим маань явж чадахгүй байгаа учраас sorry. Гэхдээ явна. Утгагүй юм. За энэ доор нь юу юм те? За уран сайхны кино байх хэвээр, бүрийн хэмжээний кино байх хэвээр. Яг шорт морт гэсэн категори биш бол тийм ээ. За тэгээд тодорхой хэмжээний тооны хүний хүнд хүрсэн байх хэвээр, театрт эсвэл стриминг 25 гарах хэвээр гэсэн байх хэвээр гэж. За хамгийн өндөр үнэлгээтэй. За 26-ны 1 сарын 5-ны байдлаар нийт 700 сая гаруй рейтинг өгсөн гинэ хүмүүс. За тэгээд хамгийн жанр болон өөр категори янз бүрийн юмар нь харах нь байна. За хамгийн өндөр рейтингтэй highest overall. За энэ ч галзуу хийсэн гэсэн шүү дээ. Кино театрт хүмүүс үзсэн. Юуны No Other Choice-ийн дараахан гарсан санагдаад байх юм тий. Манай хэд үзег бол үзээрэй. Тэгээ би бас одоо аним ревю янз бүрийн юмнууд ингээл бас илүү хийдэг болохгүй л ингээл бодоол хичээгээл явж байгаа. Одоо Demon Slayer бас нэг эхлүүлсэн юм учраас дуусчмаар байгаа. Тэгээ араас нь Attack on Titan, Chainsaw Man энэ төргээд бас сонирхолтой бодсон анимууд бас байна. Тэр Jujutsu Kaisen гэдэг. Тэгээ ер нь бол тийм амар урт нүсэр сурлуудыг бол би яахгүй л те үзэхгүй л те.
Гэхдээ зүгээр арай жоохон богинохнуудыг бол үзье гэж. Attack on Titan ер нь дараа нь байгаа даа миний хувьд бол. Дээрэс нь Full Metal-а нэг эхнээс нь бас нэг явчмаар л олон жил болж байна. За энэ Reza Arc бол амар байсан гэсэн. За дараа нь The Voice of Hind Rajab. The Voice of Hind Rajab-ыг үзье гэж бодоод бас нэлээд удаж байна. Нэлээд гоё кино, маш сайн кино байсан гэсэн. Нэлээд сонсож байгаа. Тэгээд юу яана? Үзнэ. За энэ оны бас Палестин сэдвтэй юу олон кинонуудын нэг байгаа. Маш сайн өндөр үнэлгээтэй Палестин сэдвтэй кинонуудын нэг байгаа. За Marvel Supreme ч одоо амар байна гэдэг байгаа шүү дээ. Би ерөөсөө ягаад чи Marvel Supreme-ийг тийм трейлерээс үзэхэд анхаарал татаагүй сонирхолтой нэг санагдаагүй. Яг нэг амар тийм онц санагдаагүй гэх юм уу. За тэгсэн чинь энэ кино бол өстой янз юм байна гэдэг байгаа. Тэгээд ийм амар өндөр үнэлгээтэй байна гэж бол үүндээ бодсонгүй. Сонирхолтой байна. Ойрын доногтой үзье гэж найдаж байгаа. За дараагийнхан кинонууд дараагийн 10 нь One Battle After Another. One Battle After Another надад тийм ч амар сүртэй санагдаагүй. Энэ Ice Wear гэж юу юм бэ? Би бүр листэндээ ч оруулаагүй кино. Энэ биш түрүүний нөгөө постэр дээр нэсэн те. Арт дээр нэсэн. Sentimental байж галзуу байсан. Hamnet-ийг бол одоо үзэх DC ядуу хүлээж байгаа үзэн. No Other Choice үнэхээр супер байсан. Sinners миний оны шилдэг кино. Миний хувьд одоогийн үзсэн киноноос хамгийн хайрсан киногаа. Train Dreams агуу гоё чимээгүй сюрприз гарч ирэх шиг болсон Netflix дээр байгаа. Үзнэ гэж бодож байгаа. Nejag би бас 1-2-ыг нь үзье. Тэр дунд нь бас нэг спин офф байгаа юм байна л шүү дээ. Ер нь үзчихье гэж бодож байгаа. За Little Amelie гэдэг анимашн гарсан. Энэ жил бас өөр юунуудын улсуудаас том студийн биш хэд хэдэн гой гой анимашнууд бас гарсан байсан. Тэгээд тэр бас анхаарал татж байгаа. За топ 50-ыг нь хэдүүлээ бас нэг харчихв. Энэ юу юм бэ? Homem Latin Blood The Ballad of Name Mato Grosso гэнэ. Энэ тэр топ юунд нэр байсан юм шүү дээ. Окей. Interesting. За топ 50 киног зүгээр листийг харчих. За энэ Letterboxd-ийн аль бисний лист те. Instagram Letterboxd-ээр дагаарай. Restaurant 7. За түрүүний лист нь ингээ явж байгаад за өргөжлүүлээд юу байсан? Homebound, Sunshine. Энэ нөгөө нэг би юу ячиж үзснүүд нь энэ хараа фильтр нь ийм гоё детальтай. Энэ өстө таалагддаг. Тэгээд бүгдээрингийн заавал нэг нэг явах шаардлага хэрэгтэй үед ингээ remove filters гэж чинь. Гоё. За Train Dreams, Nejag, Amelie, Homebound, Sorry Baby энэ мөн байна те нэг мууртай. За Demon Slayer, Sunshine, Poet, It Wasn't Just an Accident. Энэ шүү дээ Arco гэдэг. Энэ бас нэг юм анимашн байсан. За мэдээж анимуудыг тооцож байгаа те Nejag антрыг. За тэгээд 100 Mirrors за энийг өстө хараагүй маань. Resurrection энийг Before үтсэн ерөөсө гой наалдаж чадахгүй айгүй ядраад гараа авцсан дундор нь. Sundays, Late Shift хараагүй кинонууд биш шүү. Circuit Agent, Begonia, Wallace Island энийг харсан юм байна. Left Handed Girl Netflix-д орсон байлаа үзье гэж бодож байгаа. За энэ бас нэг анимашн байсан. Энийг лист нь би оруулаагүй байсан шүү дээ. Оруулъя. За Frankenstein энд байна. Superman 36 байна. Энэ How to Train Your Dragon-ыг хайтахан болсон юм шиг байна те. За харж байгаагүй кино байвал хараад листээ хараад аваарай. If I Had Legs That Kick You, Killer of Killers. Эхний тавьд Killer of Killers ороод амжсан байх шүү. За ийм кинонууд байгаа юм байна. Тэгээ манай эдийн чинээс хараг Clone List гэд клон хийгээд аваад өргөжлөж болно. Өөр юм болгож болно. За одоогийн байдлаар энэ кинонуудаас би 10-ыг нь үзсэн байгаа юм байна. 10-ыг нь л үзсэн байгаа юм байна. Тэгэхээр та хэд бас энэ дээр хуваалцаад яваарай. Өөрсдийнхоогоо. За дараагийнх нь жанра. За гоё эн чинь гоё штэ тий. За ямар жанрт ямар кинонууд тэргүүлсэн байна харъя. За High Street Action Adventure дээр One Battle After. Adventure гэдгийг бол ойлгож болж байна. Одоо энэ дэлгэцээр гарч байгаа яг энэ сцен бол яг action л доо. Тэгээ Sinners гоё байна. Sinners гоё байна. Superman, How to Train Your Dragon, Bison гэх кино тий Формула 1 за өөр юу байна? Энэ энтэг кино юм уу да? Энэ одоо хаанах кино юм болоо? Loka Chapter 1 Chandra энэ энтэг кино. Durandar бас энтэг юм шиг байна. Avatar тэгээд Reflection in Dead Diamond. За энэ ёстой сонсоогоо байна. Сонирхолтой байна. Ингээ яг гоё далмаар нь кинонод орж мэдэх боломж болдог тий. Action Adventure One Battle After окей. Comedy Adventure Action гэж хэлэхэд хэцүү юм да. За тэгтээ яг action элемент байгаа. Энэ оны миний favorite action кино бол Formula 1, Mission Impossible тэгээд Sinners Center л байлаа да. Яг action дээр юу хам болвол фокуслах юм болвол. За тэгтээ Sinners яг full action биш ээ. За Marvel Supreme Highest Rated Comedy гэж шүү.
За Bond Battle After Another тийм comedy дээр бол илүү. No Other Choice comedy thriller тийм ээ. Sorry Babies comedy drama байх. За pure comedy ер нь ховор харагдаж шүү. Энэ хэд бол pure comedy яг тэгээ үндсэн жанр нь comedy гэж хэлэхэргүй кинонууд. Эднийг бас сайн мэдэхгүй байгаа учраас манай тайд сонирхож үзээрэй. За drama The Voice of Hind Rajab. За энэ бол drama. Sentimental value drama, Train Dreams drama гэсэн үзээгүй байгаа. За I Swear бас drama юм байна тийм ээ. Би энэ киног яагаад юу ч хараагүй юм бол сонирхолтой. За энэ ч ингээд Испанаар ревю энэ төр биш үү? Гоё юм те. За horror Sinners тийм ээ тийм. Sinners гэж таарна. Sinners ч тэгээд амар юм mix кино л доо тий. Яг нэг жанр гэхэд айгүй хэцүү. Тэгээд horror гэхдээ айгүй үндсэн жанраа үндсэн жанр мөн. За Frankenstein-ыг бас тэгж хэлж болно. Яг үндсэн horror гэхэд хэцүү gothic horror юм да тий. Frankenstein бол үнэхээр гоё киносон. За яг pure horror гэвэл Bring Her Back байна. Яа Bring Her Back. Сая үзсэн шүү. Яа бас л Америкэн хэллээ шүү. Ой буруу юм дарчлаа. Go back. Ryan Coogler гоё л та. Гэхдээ go back. Ryan Coogler is awesome but. За тэгээ Ugly Stepsister гоё гэдэг юм да. Энийг үзнэ гэж бодож байгаа. Together-ыг үзнэ гэж одоо үзээгүй байна. Companion horror гэхэд хэцүү. Энэ ард нь харагдахгүй байгаа. Энэ Ugly Stepsister гэх кино энэ юу ард нь байгаа шүү. За. Би нэрээр нь дуртай авчи. Яг камерын доо болохоор. Энд companion яг horror хэцүү илүү thriller талтай. Long Walk ч гэсэн horror гэхээс илүү thriller drama байсан. Яг энэ pure horror гэх юм бол энэ pure horror гэж ойлгоод байгаа. Bring Her Back, Weapons 28 Years Later Together гэсэн кинонд яг pure horror байна. Би энийг бол мэдэхгүй байна. Frankenstein бол gothic horror, Sinners бол vampire horror, action drama тий ийм киноога яг агуу юм mix кино. За тэгээд Long Walk бол илүү thriller талтай, энэ thriller талтай. 28 Years Later нэр галзуу байсан шүү. Амар байсан. Hamnet, Jesse Buckley, Paul Mescal энэ хоёрстай үнэхээр алж ийн гэсэн. Best Romance Hamnet. За энэ Core гэдэг кино. Ингээд кино олж мэдчихэв. Soar A Wife from the Future гэдэг Soar юм биш үү? Core гэж авч. Eternity гэж байна. За энэ ард нь болохоор Alexander Skarsgårdтай Pillion гэх кино байгаа. Камера эсвэл хөдөлгөгчтэй юм уу? За. Болж байна. За. Ийм кинонууд байна. Энд нь. За. Энэ юу юм бэ? Plain Clothes гэнэ. Love Untangled Аз кино шиг харагдаж байна. Nice Indian Boy, Ten Dance, The Baltimoreans, Baby гэдэг кинонууд. Eternity би бас үзье гэж бодоод айгу анхаарал татаад байгаа. Miles Teller-ийн энтертэй. Elizabeth Olsen байсан санагдаж байна. Энэ Hamnet-ийг бол тийш ядуулж байна. Chloe Zhao-гийн киноога. За sci-fi. Энэ чи sci-fi romance юм уу те? Soar, A Wife from Future. Yandy Lawrence гэж найруулагчийн кино юм байна. За энэ Resurrection бол sci-fi байсан. Гэтэ Resurrection-ыг би нэг жоохон тайван илүү ядрал багтаа үзсэн бол дээрэс нь яг Ubifur үзэхэд айгүй халуун байсан тахим тэгээ бүр айгүй ядарсан. Тэгээ Ubif ч ер нь тэр нь бас хэцүү шүү дээ. Тэгээ сүүлийн өдөр дээр бол нэлээд ядардаг. Frankenstein sci-fi л да. Science fiction шүү дээ, тийм ээ. Gothic л болохоос ш. За Superman-ыг science fiction гэхээр одоо тийм дээ. Тэгээ супер hero гэдэг бас одоо яг супер hero гэдгийг бодохгүйгээр дотор нь авч үзэх юм бас sci-fi л да. Тэгээ супер hero тусдаа явчихдаг л болохоор тэгж байгаа. За мэдээж Thunderbolt байгаа, Avatar, Mickey 17, Long Walk. Badlands ороод ирсэн юм шүү. Хүү. Гэтэ Killer of Killers Badlands-аас илүү байгаагүй юм ба түрүү. За Thriller No Other Choice. За Thriller No Other Choice бол байлгүй яах вэ? It was just an accident байна. Secret Agent байна. Bugonыг үзээгүй. Thriller гэж ойлгож байгаа. Comedy thriller гэж ойлгож байгаа. За Wake Up Dead Man гоё thriller байсан. Good News, Plain Clothes-ыг үзээгүй, Durandar-ыг үзээгүй, Lurker-ыг үзээгүй, Sirat гэж киног нэлээд сонсон. Миний листэнд байх хэвээр. Тийм листэнд байна. Sirat-ыг нэлээд сонссон шүү. No Other Choice галзуу. No Other Choice дээр хоо энэ оны онцгой бүтээлүүдийн нэг байсан. За anyway. Интервью гэдэг юм аа тий. За энийг бол яг дараа нь юугаар бичлэгээр тусна үзье. За 50 гаруй хамгийн өндөр үнэлгээтэй киноны 12 нь
юу байсан байна? Эмэгтэй найруулагчдын кино байсан байна. Nice. Eva Victor, Lynn Ramsey юм найруулагчтай. Journal coverage юм биш үү? Яг найруулагч юм баха. Lynn Ramsey-ийн кино энэ жил гарсан санагдаагүй. Катрин Бигелоу энэ жил миний хамгийн хүлээлттэй кинонуудын нэг найруулсан боловч яг сайн кино байгаагүй. Яг найруулга галзуу байсан. Яг Катрин Бигелоу бүр нэг юм амар техникл мундаг найруулагч гэдэг харуулж байгаа. House of Dynamite гэх кино. Каст амар техникл хийц найруулга галзуу. Гэхдээ өрнөл зохиол айгу унтсан. Ерөөсөө амар оргил ихлээл бүр галзуу ихлээл тэрс жоохон унгуудаа төгсгөл бүр ингэ болцсон. Тим кино байсан. Тэгээгүйсэн бол ер нь миний энэ оны онцгой кинонуудад орохоор кино байсан шүү. House of Dynamite ууг нь гэхдээ жоохон тийм байсан. За Celine Song ч сая юу хэлээ? Celine Song ойрхон юм хэлөө. Past Lives-аас хойш. Юу штэ? Materialists те. Materialists was okay. It was okay. За энэчнээс ингээд гой хараа одоо нэмэгтэй хүмүүсийн найруулсан, эмэгтэй найруулагчдын найруулсан шилдэг 250 уран сайхны кино гэж юм те. Ингээд юм гоё листүүд спешиал сонирхороо манайд. За эмэгтэй найруулагчдын кинонуудаас хамгийн өндөр үнэлгээтэй кино Voice of Hind Rajab байгаа юм байна. За Hamnet байна. Chloe Zhao найруулсан Little Amelie байна. За Sorry Baby байна. Би бас Дэлмарын листэнд оруулаагүйг оруулаа. За энэ листийг нэмж оруулнаа. Late Shift, Left-Handed Girl, Lost in the Starlight. За тэгээд энэ ч байлаа. Rental Family. За эмэгтэй найруулагчдын киноос хамгийн өндөр үнэлгээний эднэр байна. За эмэгтэй найруулагчдын хамгийн өндөр үнэлгээтэй дебютүүд. За энэ сонирхолтой тий дебют. За энэ Ugly Stepsister орж ирж байна. Нино эмэгтэй найруулсан юм уу те? Энийг мэдээгүй юм. Энэ Нино юун дээр гарсан? Ubifar гарсан. Айгуу дажгүй гоё кино байсан. Айгуу тийм хөөрхөн гоё бас ийм гоё сэдвтэй нэг юм залуу ер нь жоохон амьдралтаа жоохон лост болсон нэг юм залуухан одоо дөнгөж хүчтэй залуу жоохон шаардлагаар эмнэлэгт үзүүлээд ер нь бол үзүүлээч гэж бодоагүй зүгээр яагаад ч лээ үзүүлээ. Тэгээд шинжилгээнийхээ хариуг авсан чинь хор давтартай болч таараа. Тэгээд тэрнтэйгээ нүүр тулж байгаа тухай ерөөсөө л нэг 3 өдөр болж байгаа үйл явдлын тухай нэг уикенд тэр дунд төрс өдөр өдөр таарч байгаа ийм кино байгаа. Тэгээд Ubifin бичлэгээр манай Тэмкөвтөр ярьсан байгаа. Тэгээд энэ киног юуг үзээрэй. Ревюг үзээрэй. Киног нь бас олж үзээрэй гэж зөвлөхөр байна. За Little Amelie бол энэ жил өстэй айгу зорин хүлээж байгаа киноны нэг байна. Ugly Stepsister үзнэ гэж бодож байгаа. Toxic сонсоогүй маань. Манаас энэ листэнд байх хэрэгтэй доо. Байхгүй байна. Оруулъя гэж бодож исэн кино явж байна. За эмэгтэй найруулагчдын дебютүүд байна. За эмэгтэй найруулагчдын хамгийн өндөр үнэлгээтэй баримтат кинонууд байна. За судаантай сэдвтэй юу байна те. Яг эднэрийг ингээд дэлгэрэнгүй бүр дараа нь тухтаа хараад бүр гоё. Баримтат кино ялангуяа илүү сонирхолтой. Marley Martin-ы докюментари шүү дээ. Matlin уучлаарай яа. Marley Matlin энэ айгуу гоё жүжигчин. Кода тоглодог мундаг жүжигчин. Сонсголгүй. Айгуу мундаг жүжигчин байгаа. Бас айгуу гоё хүн юм шиг байгаа. Би бас интервью гээл янз бүрийн юмнууд зөндөө харж ирсэн. За энэ докюментариуныг дараа нь листэнд орох сонирхноо. За эмэгтэй найруулагчдаас хийсэн кинонд хамгийн олон хүнд хүрсэн хамгийн олон бүртгэсэн тийм ээ popular нь. За K-pop Demon Hunters энэ жил ч гэсэн божигнуулсан. Би үзег байгаа үзнэ амарчсан. 25 онд божигнуулсан тий. Materialist, Celine Song, Friday Nights at Freddy's хоёрыг нэмэгтэй найруулсан юм. Die My Love байна. Die My Love чинь Lynn Ramsey шүү дээ тий. Би тэг санаад байна. Freaky Friday 2, Ugly Stepsister, Sorry Baby, Hamlet, I Know What You Did Last Summer, House of Dynamite тийм хиний Catherine Bigelow тий. За энэ K-pop Demon Hunters-ыг үзнэ. За World of Cinema. Яа бусад орнууд. За энэ ч бас сайн нөгөө No Other Choice бас жоохон юу авах бах. Давцах бах. За Индонезийн кинонуудыг бас онцолсон л гэж байна. За харъя. Юу байна те? Гоё байдаг штэ. За African кино. Хамгийн өндөр үнэлгээтэй African кино. За Voice of Hind Rajab. За Voice of Hind Rajab-ыг за Палестин бол яг газар нутгийн хувьд бол юунд ордог? Азиас ордог газар зүйн хувьд. За гэхдээ одоо аль улсын production хамтарсан бэ гэдэг бас сонирхолтой хэдүүл харъя тий. За Франц, Туниз, Америк, Британи, Кипр, Сауди Араби, Итали, Нидерланд гэд улсууд хамтарсан ба шүү дээ. Тэгэхээр Тунисийг төлөөлж байна гэсэн үг тийм ээ. За My Father's Shadow бид нар Африкийн кино урлагийг сайн мэддэггүй, ер нь хардаггүй, анзаардаггүй учраас ер нь боломж гарсан үед бид нар харах өнцгөө тэлэхтэй одоо юу гэдэг тодорхой хэмжээний нэг юм линзер бид нар ертөнцийг харж байгаа шүү дээ. За ертөнц найш кино ертөнцийг тий. Entertainment. Тэгээд мэдээж дандаа өөр юм тэлээд авах цаа байхгүй. Гэхдээ боломж нь гарсан үед одоо яг жишээ нь энэ дээр надад бол одоо яг энэ бичлэгэн дээр зам боломж гарч штэ тий. Тэгээд та хэдэд магадгүй Letterboxd үзэх юм бол тэгээд ийм боломж гарч байгаа үед нь тэлэх боломжийг ашиглаж өөртөө харах өнцөг линзээ тэлж тийм ээ
Одоо нэг ном уншиж өөр ертөнцийн хаалга гэдэгт цонх ертөнцийн цонх те гэдэгтэй л адилхан шүү дээ. Урлаг гэдгээр урлагийг одоо бас өөр ертөнцөөр өөр соёлоор түүхээр хил ёс заншил шашин шүтлэг те итгэл үнэмшил тэрүүгээр дамжуулж харж байгаа өнцөг маш сонирхолтой байдаг учраас experience өөр байдаг учраас одоо би UB-ийг санал болгоод байдаг. Тийм учраас аль болох олон төрлийн кино үзэх хичээдэг бас чаддгүй л дээ яг хүссэн хэмжээндээ гэтээ хичээдэг. Гиснээс энэ яг энэ одоо хэдүүлээ өнөөдөр тэгцээр үзээд байгаа энэ одоо нийтлэх юм уу да ревювийг энэ комент хэсэгт юу ячи бичлэг орохоор комент хэсэгт оруулчнаа. За Rambo гэдэг энэ ч нэг хот драма байсан санагдаад байна шүү. За энийг саяхан New York Times-ийн нэг нийтлэлээр уншлаа да. 6 Days гэж кино байгаа юм байна. Elset Kaya Malaga гэж нь Malaga гудамж гэсэн үг. Jared Path, The Gentleman, Siko Siko, The Tale of Diaz Family гинэ. За ийм Африк кинонуудыг онцолсон биш үү? Бас сонирхоорой. За Аз бүтээлүүд Chainsaw Man, The Movie, Rezark, No Other Choice, Ninja, Homebound, Demon Slayer, энэ Аз бүтээл гэж явж байгаа. Sunshine, It Was Just an Accident мэдээж тэ Иран бүтээл. За Soar Аз кино байсан. 100 Meters in Anime байсан. Resurrection хятад бүтээл байгаа. За Аз бүтээлүүдийг харах гоё байна. I Swear Europe кино юм байна. Хаанхыг мэдгүй байна. Шотланд юм шиг байна тэ. Шотланд юм шиг. Sentimental Value Norway кино, Hamnet чин англи кино санагч. Lil Amelie France, Arco ч бас Франц ухаад. Sundays Late Shift, Ballad of Wallace Island, Pillion, Ugly Stepsister. За ингээд дахиад тэлэх гой боломжууд тийм ээ. За хойд Америк кинонууд. За энэ дэр бол ялч Холливуд гэсэн утгаар илүү их орж байна. Гэтэ бүгд бас Холливуд гэж хэлгээргүй. Тэ одоо энэ юу мөг бол Rental Family, Sorry Baby энэ төр бол Холливуудын кино бол бас биш шүү дээ тий. За далайн бүсийн орнуудын кино. За энэ харин гоё харагдаж штэ тий. Бас байнга одоо анзаараад байдаггүй. Тина. За Lesbian Space Princess. Алж штэ тайтл мэл. Постер мастер. Bring Her Back, Inside, Friends, Together, Spit, One More Shot, The Rule of Jenny Penn, Went Up the Hill гинэ. Went Up the Hill тий. За энэ кинонууд Шинзландын болон Новхон далайн бүсийн орнуудын бүтээлүүдээс орсон байна. Новхон далайн бүсийн орнууд гэснээс хиний Джейсон Момогийн өөрөө бүр продюслаад гол дүрдэн тоглоод хийсэн тэр Chief of War бас гоё байсан шүү. Гоё харагдажсэн, гоё явж байгаа. Би одоо 2 эпизод үзсэн. Тэгээ аль дээрээс хойш 1 эпизод үзсэн гэж ярьжсэн. Тэрнээс хойш 2 дахь эпизод бол үзсэн. Гэтэ амар гоё явж байгаа. Тэгээ дуусгана л гэж бодоод байна. Хизээч дуусгах юм. Ямар ч гоё байлаа шүү Apple TV Plus дээр. За өмнөд Америк кино. За өмнөд Америкийн кино урлаг бол бас мэдээж агуу шүү дээ тий. За Secret Agent бүр ихний 5-д ч орохгүй шүү. Өмнөд Америкта. Blue Tail, Mysterious Gaze of Flamingo яа оригинал нэрнүүд мэдээж бүгд өөр өөрийн хэлнүүдээр байгаа тийм ээ түрүүний киноноч гэсэн. Same Always Belen, Chuck Billy and the Marvelous Guava Tree, Secret Agent, The Son of a Thousand Men, A Poet, Ballad of Ney Matogrosso, Manas гэсэн кинонууд байна. Энэ Португал ревю байна. За Индонез киног энэ ч тусгаалan онцолж байгаа юм байна. Гоё шүү. Одоо энэ ч би харж байгаа бүр яг листэнд оруулаад явна. За Индонез кинонуудыг бол тусна онцсон. Энэ Soar бол энэ жилийн Индонез кино юм ба шүү дээ. Sci-fi romantic drama гэсэн шүү дээ. Сонирхолтой санагдаж байна. За категориудад ялсан кинонууд гэдгийг харъя. За highest rated animation. За animation дуртай хүмүүсийг харъя те. Chainsaw Man, Ninja 2, Amelie, Demon Slayer, Arco, 100 метр, Lost in the Starlight, Zootopia 2, Killer of Killers, за тэгээд Jumbo гэж шүү. За үзээгүй анзаараагүй хүмүүс бол үзэж анзаараарэ. За баримтат кинонууд. За одоо бүрийн хэмжээний баримтат кинонууд те цуврал биш. За энэ чинь Ocean with David Attenborough энэ өстой амар гоё харагдчихсан. Би нэг үзье гэж бодоод байгаа юм чи 95 6 хүрсэн мундаг narration хийгээл яваад байгаа те байгалийн conservation маш их ач холбогдол өгдөг. Одоо 60 70 жил энэ салбарт 60 юу 60 70 80 жилийн салбарт тодорхой хэмжээнд янз бүрийн хүрээнд ажиллаж байгаа те. За энэ гоё баримтат кинонуудыг бас сонирхноо. За Chainsaw Man-ийн юуны төрлөө directorial debut. За анхны найруулсан дебютүүд бүгдээр нь дунд нь. За тэрэн дунд Chainsaw Man яаж ин Татсуя Yoshihara гэж хүн анхны найруулсан кино нь ийм өндөр үнэлгээтэй шүү. Бүр Letterboxd энэ оны хамгийн өндөр үнэлгээтэй кино болсон байна.
За underseen film хамгийн одоо цөөн хүнд хүрсэн сайн кинонууд гэж хэлж болно те. За анчнаас бас л одоо сонирхолтой кинонууд олж харах үзэх юм боломжтой мэдээж байж байгаа. Судлаад хараад бас үзцгээгээрээ. Энэчнээс All That's Left of You-г сонссон юм байна. Manasik сонссон юм байна. Love Letters-ыг сонссон юм байна. За тэгээ бусдын нь сонсоогүй байна. За highest rated live action short. За эднэр л айгүй хэцүү. Одоо яг мэдээж Оскараар л тодорхойлж байгаа зүгээр Оскар болоод ирэхээр энэ live action short-уудыг үзмээр байдаг. Үзэх хүсэл маш их байдаг боловч олддоггүй. Яг хаяа нэг зарим нь Netflix ч юм уу одоо юу гэдэг стриминг мимингд ордог тохиолдол байдаг л да. Тэрнээс бусдаар бол ерөөсөө үзэх боломж байдгүй айгүй хэцүү. Уг нь болдог бол live action short-ууд, animation short-уудыг үнэхээр үзмээр байдаг. Одоо Kobe Bryant-ийн авч ирсэн чинь Оскар авсан юуг short-ыг үзсэн юм байна уу? Байхгүй. Тэр Kobe Bryant animation short-оор Оскар авсан шүү дээ. Тэр нь юу ч байсан бүү мэдээ. Би тэр зүйтэй ойлгодог. За яг Оскар бол Оскар те. Шагнал гардуулж байгаа. Гэтэ одоо Оскар нэр дэвшиж байгаа энэ Оскарт хүрэх хэмжээнд болцсон байхад яагаад public ингээд distribution явдаггүй юм бол гэдэг вирус ойлгоод яг цөөхөн үед байдаг шүү. Цөөхөн үед бол яг байдаг. Одоо жишээ нь нөгөө нэг юуны Love Death and Robots-ийн The Witness-г анги байдаг шүү дээ галзуу. Тэгээд бас нөгөө season 2-ын бас галзуу анги байдаг шүү дээ. Jibaro Witness-ыг найруулсан найруулагчийн short бол Оскар авсан байдаг. Тэр нь өөрийнх нь YouTube дээр 4K-гаар байж байгаа жишээ. Тиймэрхүү тохиолдол нь мэрсэр байгаа л да. Гэхдээ байдаг бол уул нь гоё байгаа хгүй. Яг тэл distribution янз бүрийн айгу хэцүү л байдаг баг л та. Damn. Bad pedophile гэдэг дог. Йоо яана блоклолчууд энэ үг мөгийг чи YouTube дээр нэр хэлж болдог шүү дээ. PDF файл гэдэг шүү. Damn ямар. Тийм. Тэгээд үзэх боломж нь байдаг бол ууг нь гоё. За энэ ч яадаг animated short. Yes, яг that's what I'm talking about. Тэ эднийг үзэх боломж байдаг бол гоё аахгүй юу? Энд ч өчнөө янз юм. Teenage Mutant Ninja Turtles явж байгаа шиг тий. My brother Karyu no Yubinia-san. Yubinia-san. Karyu to Yubinia-san. Boy, I'm scared. As if swallowed by earth. The God man. God is shy. Gauze Snooze Quest Skin Flick гэнэ. За ийм анимашн шорт угаасан байна. Эдний одоо заримыг нь 11 сарын 2-нд Оскарын номинашн зарлагдахад харж магадгүй. 11 сарын 22-нд энэ жилийн 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын номинашнууд зарлагдсан шүү. Тэр үеэр стримийн хитэн цагаас гэдгийг удахгүй мэдчихэд пост юм шүү. Тэгэхээр Instagram, Facebook дээр дагаад агаалтай байж байгаарай. Тэр бас гоё стрим болно шүү. Тэрнээс өмнө стрим явахгүй гэсэн үг шүү. Тэр хүртэл стрим явахгүй. За narrative mini series. За уран сайхны богино хэмжээний цувралууд. За энэ өстө энэ жил божигнуусан тий. Би гэхдээ ер нь Letterboxd дээр цувралуудаа бүртгэдэггүй. Би цувралуудаа зөвхөн TV Time дээр бүртгэдэг. Юун дээр бол цувралууд байгаад байдаг. Богино хэмжээний цувралууд бол байдаг тий. Letterboxd дээр. За энэ бол өстө их гоё байсан юм шиг байгаамаа. Үзнэ гэж бас сонирхож байгаа. За original Takopi's original sing Mussolini-гийн тухайн докюментар гарсан юм. За өстө докюментар гинэ цуврал. За энэ ч анхаарлаа шүү. За Claire Bell, Helen Harper, My Melody and Kuromi, Kimjira, Our Written Soul, Our Written Soul гэдэг утгаар бас Seoul гэдэг утгаар. The First Frost, Dying for Sex. Энэ Dying for Sex-ээр сая хин Michelle Williams Golden Globe авсан байлээ. Гэхдээ өөрөө байгаагүй. За. Documentary mini series. Санийх documentary зүгээр уран сайхны богино хэмжээний цуврал documentary mini series-ийг Taylor Swift-ийн End of an Era гэдэг юу авсан байна нөгөө аяллахаа үеэр. За We the People, American Revolution, Mr. Scorsese энийг харсан байна. PBS himself. Энэ PBS яадаг adventures зүйлээ нэг Америкуудын нэг үздэг цуврал гэдэг юм лээ. Тэрний л хүн юм шиг байлаа. Хүн гэж ойлгосон. Juan Gabriel, I Can, I Will. Shifty, Hurricane Katrina, Race Against Time. Hurricane Katrina гэж амар юм байсан те. Billy Joel-ийн documentary юм дуучин. Turning Point of Vietnam War би нэг үзнэгээ ботсон байгаа. America's Dream, The Gambler and His Cowboys гинэ. За энэ баримтад цувралууд бол гарсан байна богино хэмжээний. За Famous Last Words Dr. Jane Goodall-ийн documentary юу яасан байна. TV movie or special телевизийн одоо манахаар TV content special яасан байна. Сонгогдсон байна. Dr. Jane Goodall гэж амтанд айгу хайртай, амтны аюулгүй байдал амтанд айгу ойрхон ажилдаг юм хүн байсан юм бэлээ. За Jujutsu Kaisen-ийн нэг юм юу гарсан юм уу те? Юу гэнэ? Hidden Inventory Premature гэдэг юм гарсан. Marco Conan O'Brien special байна.
За SNL-ийн special. За ингээд энэ янз бүрийн special маш юмнууд байна тийм ээ. За. За highest rated music film гэсэн чинь энэ за өстой сонирхолтой харж марж байгаагүй Jeff Buckley Ozzy Osbourne-ны докюментари гэсэн юм шиг байна тийм ээ. Depeche Mode. За энэ дөнгөс Netflix дээр гарсан. Би нэг л үзнэ гэж бодсон байгаа. Selena-гийн юу гарсан юм байна? Кино гарсан юм байна. Энэ гэхдээ би баримтат кинонуудын болов music film гэхээр одоо musical гэдэг утгаар юм болов би сайн ойлгодгүй. За гэхдээ Depeche Mode-ыг үзнэ гэж бодож байгаа. Докюментари гэж ойлгож байгаа. Selena бас үзнэ гэж бодож байгаа. За anyway, highest rated comedy special гэж бас байгаа юм байна шүү. Dan and Phil. За comedy үздэг хүмүүстэй Gianmarco Soresi. Gianmarco Soresi нэр гоё гар байлаа шүү. Баахан рилүүдийн үзсэн. Гоё гар байлаа. За Mark Moron одоо энэчнээс ингээ comedian олж мэдэх бас боломж шүү дээ, тий. Jordan Jensen, Gerard Carmichael-ыг мэдэх юм байна. Mike Birbiglia гэж сонссон гэхдээ Sarah Squirm, Justin Willman, Mark Moron гэж сонссон санагдаад байна гэхдээ мэдгүй. Caleb Heron, Demi Adejuyigbe. Gianmarco Soresi энэ бол сайхан гар байлээ. Яа, Lady Gaga Mayhem on the Beach энэ юу юм бэ? Концерт кино. За идэрч өстой гоё байдаг шүү дээ. Концерт кинонд бол би дуртай. Дэлгэцээр ялангуяа гоё зургатаараа ингээд суугаад үзэхэд амар гоё. За, Eras Tour-ийн хамгийн сүүлийн шоу гэж байна. Atis World Tour гинэ. За, Atis гэж мэдэхгүй. Red Velvet Happiness Day. За, энийг сайн мэдэхгүй юм байна. Mitski the Land. Björk-ийн тоглолт байгаа юм байна. Hans Zimmer and Friends. За, энэ ч өстой гарагдаж байна да. За энийг мэдгүй юм байна. SNL 50 Homecoming концерт хийсэн юм байна. One Shot with Ed Sheeran гэж хийсэн байна. За Lady Gaga нэгтэн. За эднээс чи ингээд үзэх юмнууд бас гарч ирж штэ тий. За бас театр. Энэ чин нөгөө нэг би анх ковид үеэр нөгөө Hamilton ч амар алдартай одоо юу дээ тайцны бүжгийн жүжиг гэх юм одоо бүжгийн биш хөгжим мюзикл шүү дээ тий. Lin-Manuel Mirandaгийн тэр яг Disney Plus дээр гарахт нь яг үзнэ гэж сонирхож байгаа Dadko төрөөд үзсэн гэж байсан. Манай хуучин channel маань л үздэг юм бол манайд мэднэ. Dadko тийм тэгээд ярьжсэн. Тэгтний агуу сонирхоод үзсэн. Тэгсэн чинь яг юм өндөр мундаг productionтай тайцны жүжиг мюзиклийг одоо юу болгож special болгож тий. Одоо энийг бол pro shot театр гэдэг юм шүү дээ. Айгу гоё хэллэг байна. Тэгвэл би контент гэж хэлмээргүй байхгүй тий. Pro shot театр болгож хийх бол айгу гоё. Би өстой бодог байсан юмнууд харчлаа. За одоо эднээс ч сонирхож үзэн шүү дээ. Гоё байна. Энэ өстой гоё. Яг мэдгүй л дээ. Энэ Hasbin Hotel гэдэг Prime дээр байдаг анимашн цуврал тэрний live Broadway live нь шүү дээ. Йоо ямар гоё юм тий. Broadway хийсэн Macbeth байна. Йоо Macbeth үзэх боломжтой. Энэ одоо хин тоглосон Macbeth ах уу? Гоё юм бэ. Яг мэдгүй л дээ зарим Doctor Strangelove-ийн театрын хөлбөр байж гин. Вау. Гоё юм аа. За эднэр ч одоо Macbeth дээр David Tennant биш үү? Damn. David Tennant-тэй Macbeth үзэх боломжтой байна шүү дээ. Гоё юм аа. За энэ ч Embrace of the Serpent. Энэ чи хиний Jiro Guerra-гийн кино шүү дээ. Өөний шүү дээ. Jiro Guerra. За энэ Jiro Guerra-гийн чи яг Embrace of the Serpent-ийн колом нариулагч. Яг энэний дараагийн кинон байгаа Birds of Passage би нэг агуу ярьсан 18 бил 9 оны Ubisoft үзчихсэн. Миний бүх цагийн хамгийн хайртай кинонуудын нэг. Ялангуяа Ubisoft үзсэн хамгийн хайртай кинонуудын нэг. Энэс агуу сонирхолтой. За 10 жилийн өмнө юу байсан бэ харъя те. Mad Max Fury угаасаа те агуу бүтээл. За Second Mother. За энийг бол үзээгүй кино. За ингээл тэгтээ листэнд байна. За Mustang гэж кино энэ листэнд бас байж байна. За Our Little Sister бас листэнд байна. Spotlight амар гоё кино байсан. Spotlight дээр манай Rachel McAdams Oscar нэр дэвсэнд маш их хайрлсан баярлсан гоё кино. Masan гэнэ үү? За листэнд оруулчих. Son of Saul. Энэ амар кино ш. Юуны Унгар найруулагчтай. Дэлхийн 2 дугаар дайнууд бүр яг Auschwitz-д болж байгаа явдал тийм албаар амар тухгүй балер ийм ойрхоноос зураг авалттай. Яг тэр нөгөө дүрийнх нь зөвхөн энэ дөрөв шидэн Auschwitz-д хоригдж байгаа, яллагж байгаа, алуулж байгаа, яргалуулж байгаа, хүч ихийлүүлж байгаа ийм хүмүүсийн туулж байгаа амьдрал мэдрэмжийг өхийн тулд ийм балер муухай тухгүй навшийн ойрхон ийм өнцгөөс авсан кино театрт гарч ирсэн 16 илүү 7 онд 65-ны кино 16 илүү 17 онд юугаар iCinema-гаар нэг удаа гарч ирсэн. Энэ бүрс амар үзэр байсан амар кино байсан шүү. За Haikyuu гинэ. За энэ чи манай хэд сайн мэдгүй бах та. Haikyuu the movie the end and the beginning гинэ. За Ivy гинэ үү? За энэ Ivy гэж өстө сонсож байгааг байна. За нэг юм биш үү? Embrace of the Serpent-ийг хараг удсан байна. За Letterboxd нэрээ юу яадаг болчиход байгаа те. Видео стортой болчиход байгаа. 1 сарын 21-ээс гарч эхэлнэ. Тэгээд стриминг сервис бол биш зүгээр шууд кинод хүрээслээд үзэх боломжтой төлбөрийн төлөөд янз бүрийн үнэтэй байна гэсэн.
ийм сервис бол байж байгаа юм байлаа. Global гэсэн. Дэлхийн нийтээрээ бол яах юм байлаа, байх юм байлаа. Гэтэл license нь өөр байх л та тий улс улсад. За энэ чинь ингээд TV-гээр кастинг хийж үзэж болно утас. Бишээ вебсайтаар эсвэл утсаар үзэх боломжтой гэж байгаа. За энэ бол надад айгу таалагдаад байгаа. Ер нь бол бас одоо жишээ нь Little Amelie-г өөр үзэх боломж байхгүй хт нэггээр үзчих юм бол гоё байхгүй тийм ээ. Тэгээ энэ штэ regions and prices vary тий ойлгомжтой. За хамгийн popular-ууд. За Sinners байсан баха ойлгомжтой. Хамгийн popular кино. За Superman, Weapons, Mickey 17, Frankenstein, One Battle After Another, Fantastic Four, Thunderbolts, Wake Up Dead Man, K-pop, Demon Hunters. Гэхдээ Mickey 17 бас бодсноос дээр үү шүү. One Battle After Another бодсноос дээр байна. Wake Up Dead Man бодсноос дээр байна. K-pop Demon Hunters бодсноос доор байна. Ер нь бол. За хамгийн popular цуврал. За тэгэлгүй яах вэ? Adolescence амар байсан. Adolescence бол үнэхээр галзуу байсан. Гайхалтай бүтээл байсан. Юуг үзег байгаа? Marvel Zombies-ыг үзег байгаа. За энэ монструудыг бол үзэхгүй. When Life Gives You Tangerines-ыг үзнэ гэж ер нь бол явандаа бодож байгаа. За May Martin-ы хийсэн Toni Collette-тэй энэ Wayward гэдэг трейлер цувралыг үзнэ гэж бол бодож байгаа. За Sirens-ыг Julianne Moore, Emily Alcock энтертэй үзэж магадгүй. За энэ Cassandra айгу өндөр үнэлгээтэй зөвүүн цуврал байдаг шүү. Netflix дээр байгаа. Герман шинжлэх ухааны зөгнөлт буюу sci-fi ийм цуврал бэ нэлээ. Ийм айгу зөвүүн харагдсан шүү. Та хэд бас сонирхоод үзээрэй. Би бол бас үзнэ гэж бодсон байгаа. За popular documentary Unknown, The High School Catfish, Perfect Neighbor, It's Never Over, Jeff Buckley, Taylor Swift official release party of Trainwreck Poop Cruise. Энэ стилийг авсан юм шиг байгаа. Энэ гоё үзэн гэж бодсон. Astro World Tragedy. Энэ нөгөө нэг хиний нөгөө рэпер. За нэрийг марцсан whatever. Travis Scott-ийн докюментари дээр зөвхөн амьд үхэхэд боо юм болсон шүү дээ. Тэрний тухай докюментари Becoming Led Zeppelin-ийн John Candy гэж жүжигчин байсан те. Яна насурчлаа байгаа лу. Байхгүй хаа насурсан санагдаж байна. Андуурж магадгүй шүү. Ocean Gate нөгөө нэг гүн усан шумбагч нэг одоо explode гэдэг чинь дэлбэрэх дотгошоогоо бяцрахж юу юм бэ? Одоо explode implode байхгүй юу? Монголоор юу гэдэг юм? Дэлбэрэлтийн эсрэг юу вэ? Яг байнга хэрэгэлдэг болохоор сэжэр мэдгүй байна. Яг implode хийсэн шүү дээ. Гач юм болсон шүү дээ, тэ. Амар юм болсон. Тэрний талаар даг баримт гэнэ. Энийг бол яг үзье гэж бодож чинь зорж. Louis Theroux The Settlers гэнэ. За ийм баримт кинонод бас байна. Энд нэлээд олон юм яах нь шүү. За сансараар. За энэ чи гоё доо. За нэг сар Носратог би яг театрт үзсэн энэ дэр. Гоё байсан. Anora гоё байсан. Substance гоё байсан. Real Pain таалагдсан. Wicked үзээгүй. Ой, Чингис дараах юм байна. За, Companion театрт үзсэн. Brave New World үзсэн. Anora гоё байсан. Brutalist театрт үзсэн. Conclave үзэж чадаагүй байгаа. Одоо хүртэл Conclave үзэж байгаа. Тэгтээ үзнэ. Үзнэ л гэдгийг тийм одоо хийж үзсэн тий. За Mickey 17 3 сард байсан маань Adolescence галзуу Flow амар гоё байсан. Хайр Anora амар popular байсныг харагдаж байна тий. Conclave за. 4 сар Sinners гарч ирээд бодоо болгосон. За Minecraft орж ирсэн байна. Adolescence Conclave Mickey 17. За 5 сар Thunderbolts гоё байсан. За Final Destination орж ирсэн Mission Impossible Conclave Sinners гээд үргэлжилж байна. За 6 сар 28 Years Later байсан байна. Үнэхээр супер байсан. За тэгээд How to Train Your Dragon Finishing Scheme энэ жил гарлуу те энэ бүр таг мартагдсан биз дээ. Вау, Wes Anderson кино гаргаад тэр жилдээ таг мартагдана гэдэг чинь бас ховор юм шүү. Сүүлийн 2 кинод игчлээ те. French Dispatch ер нь бас нэг яваагүй шүү дээ. Тэгээ энэ жилийн Finishing Scheme ер нь мартагдаад өнгөрчлөө шүү. За Sinners F1 6 сард. За 7 сар Superman, Fantastic Four, Jurassic World, F1, K-pop Demon Hunters. За 8 сард Weapons, Superman, Fantastic Four, Demon Hunters. Together орж ирж байна. 9 сард One Battle After Another, Conjuring ой. Тийм байна, Conjuring. Weapons Last, Long Walk. За тэгээд Infinity Castle орж ирж байна. 10 сар One Battle After Another, Weapons, Black Phone 2, Long Walk, Tron Ares. За 11 сар Frankenstein, Wicked for Good, Bugonia, Badlands, Running Man-ыг үзсэр юу хий гэж бодож байгаа гэсэн. Next хүртэл байгаагүй. Wake Up Dead Man, Avatar, Five Nights at Freddy's 2, Zootopia 2, Marty Supreme. За ийм popular байсан байна. За энэ intermission юмнуудыг дараа нь тогтоос. За номерууд. За тоонууд статистик үү. Энэ чинь фан штэ. Энэ чинь фан шүү дээ. За ингэж байгаа хэдүүлээ тоонуудыг харъя. За 898 удаа кинонод хүмүүс бүртгэсэн. 600 мянган рейтинг өгсөн байна. 96-ны нэг нь ревю хийдэг юм байна те.
8-ны 1 нь бол бүр яг үзснийхаа. За 12 сая лист, 10 сая комент гэж шүү. За 600 сая цаг кино бүртгэсэн байна хүмүүс. Ийм олон өгдсөн байна. 19.3% нь 25 оны релиз шинэ кинонууд байсан. Тэгэхээр ер нь хүмүүс өмнөх оны кинонууд, хуучин кино үзэх нь бол хамгийн ихэнх нь байдаг гэсэн үг шүү дээ. За хүмүүс ингээ постэр маструудаа айгуу солисон байна гэж байна. За popular review-уд. За эднэрийг тэгээд харна. Энэ popular одоо ерөнхийдөө жоохон сөрөг талдаа ревьюуд байна. За энэ тэгээд эрэг талдаа ревьюуд. За энийг тэгээ манай дэс өөртөө сонирхоно үсттэй. За эдний хамт олноос таалагдсан ревьюуд гэж дараа нь уншнаа. За англи дээрх бичлэг биш учраас одоо энийг уншаад яг тэр газар доор нь орчуулад ингээд явж байгаа юм тийм байгаа хгүй. Тэгээд тэгж. За popular listүүд энэ. За энэ ч одоо гоё листүүд гарч ирсэн. People say greatest movie ever, then it lives up to the hype. Энэ бол гоё лист байна. Галзуу гэж энэ бол хэлээд тэрэндээ хүрдэг кинонууд гэж шүү. Гоё лист байна. За авангард кино болон видеонууд. Дэвид Линчийн фэнүүдэд зориулсан гэж байна. Манай Дэвид Линчийн фэнүүд байл. За инди хорны mid-grade romance кинонууд гэнэ. За энэ Red Rocket явж байна. Энэ янз бүрийн энэ заавал шинэ кино биш шүү дээ. Энэ юу өстэй гоё кино шүү дээ. Baby Teeth амар хөрөнгө кино. Anora явж байна. Diary of a Teenage Girl явж байна. Иду Мама Дамбиан явж байна те. За if you like this rom-com, watch this older probably better rom-com in it. Yeah, Bridget Jones's Diary угаасаа classic. Би 10 Things I Hate About You яг нэг зойд сууж үзэхгүй. Бол амар iconic байгаад байдаг надад нэг зүрхтэй таалагдаагүй. За ихтэй дахиж үзэнэ гэж бодож. Одоо Proposal-ын амар хөөргөн штэ. Амар хөөргөн Ryan Reynolds, Sandra Bullock хоёртой. Өстой хөөргөн. За Severance in Other Forms гинэ. За Severance шиг өөр төрлийн Infinity Pool байна. Substance, Companion, Mickey 17, Eternal Sunshine of the Spotless Mind, Maniac зурл байна. Cocoonus галзуу кино шүү. Үзег бол үзээрэй sci-fi киноога Mother Earth гой кинонуудаас харагдчих. Энэ юу ах шиг байна те. Perfect Blue ах шиг байна те. За Cozy Halloween. За Cozy Halloween гэдэг лист байна. When Fashion Meets Film. За энэ бол бас гоё лист байна те. За Xbox 360 шиг санагддаг кинонууд гинэ. Постерд нь ямар гоё юм. За Африкийн киноны essential-ууд. За энэ бол гоё лист байна те. За Happy Old Holidays гинэ. За хуучны holiday амралтын одоо баярын кинонууд те. Ихэнхдээ юу л ах л та. Christmas энэ төр баг. За өөр за энэ ч одоо яадаг листүүд нь гэсэн. Popular. Хүмүүс хамгийн яасан листүүд нь юм ба штэ. За энэ хэдийн сонгосон сонирхолтой листүүд гэх юм бол generic IKEA clockтэй листүүд л гэж байна. Keyboard keyгээр нэрсэн. Oh my god. И хүмүүс яг ингэдэг байхгүй A B C D E F G H I J M гэдэг ингээ оруулцаараа. Өмнө нь солиотой энэ Letterboxd хэлэн шүү гэж. Directors in Mourning гэж байна. She's a Freak гэдэг кинонууд байна те. Эмэгтэй дөрүүд нь галзуу нөхдөдтэй кинонууд. Lesbro Trashter Peace Masterworks гэж байна. Movies Dynasty мангар уртайдaltaй what the fuck. Movies that include at least one actor known for being in musicals where they find a reason to make them sing because they can. Гэдэг юу байна? Лист байна. Энийг одоо юу гэх? Musicalд ихэнхдээ тоглодог учраас тэр жүжигчнийг оруулаад тэгээд хүчээр дуулуулах далим хайсан лист кинонуудтай лист гэх юм да. Shitty Mentorship гинэ. Энд чинь харин гоё лист харагдаж байна та. Jasmine in Trouble. Nice. Women Be Lying гинэ. Nice. The Last Days of Something гинэ. Nice гоё лист. За Montage Supreme Video Countdowns. За Letterboxd members энэ яг юу байсан юм бэ? За. За энэ дэр copyright энэ юм бол зөвхөн хүмүүс YouTube видеонууд юм байна. За трендүүд гинэ. Girl Dads Assemble. Бас Finishing Scheme дээр тийм гарсан байж болох юм байна. One Battle After Another тэр байсан. Sentimental Value тийм байсан. Running Man yes тийм охин нь би нүвтцэн байдаг те. За бусдын Roofman ч бас тийм учраас юм уу. Roofman-ыг үзэж үзсэн. Энэ Fairyland явса хөөрхөн постертэй юм бэ. Энд чинь миний листэнд байна уу? Байхгүй байна. J Kelly миний листэнд байгаа санагдаж байна. За Bad Romance, Toxic Relationships. За Companion-ыг бол үзсэн. Assessment oh my god энэ бүр өстө үнэн балер тоохгүй новшин weird сайн гоё сонирхолтой артистик why гэмээр кино байсан. Үзэг бол үзээрэй. За энэ бас өөр хэдийн кинонууд байна. Энд чинь Lynn Ramsey баха тий. Robert Pattinson, Jennifer Lawrence хоёрыг санагдаад байна шүү. За Double Trouble нэг жүжигчин хоёр дүрт. За энэ бол айгүй юу эсэн штэ. Тэгвэл мэлээс би тэгээ санаанд орсон нэг нь байхгүй бах юм.
юу алга шүү дээ. Predator Badlands алга. Predator Badlands дээр Elfan-ын 2 дүр тоглож байгаа шүү дээ. За Secret Agent дээр гардаг энэ сонирхолтой. За энийг үзээгүй маань The Monkey дээр гардыг юм байна. Frankenstein дээр юу Mia Goth гэдэг тийм Superman дээр байгаа, Mickey 17 дээр байгаа, Sinners дээр байгаа, Alto Knights дээр Robert De Niro байгаа. Нэр Badlands-ыг оруулаагүй сонирхолтой байна тийм. За Title of movies The Life, The Legend, Mysterious Case of 2025. За title trend-үүд гинэ. За The Life of Chuck, The Legend of Ochi, The Voice of Hind Rajab, The Testament of Anne Lee, The Mysterious Case of the Flamingo, The Ballad of Wallace Island, The World of Love, The History of Sound, The King of Kings, The Rule of Jenny Penn. Keeping it 100. Other musical titles. Yeah. 100 meters. 6 days. Numerical titles яа тийм баг. A Brother and Seven Siblings, Highest to Lowest. Continental 25. 25. 100 Nights of Hero, Palestine 36. Энэ жилийн Палестины сэдвтэй 3 юу байгаа докюментари байгаа. Тэрний нэг нь байна. Докюментари биш 3 кино байгаа. Тэрний нэг нь Köln 75, нэг Германаар 75-ыг юу гэдэг тэр. Mirrors number 3, Exit. Энэ чинь Steam дээр тоглоом биз дээ. What? Листэнд оруулсан байх. Энийг тоглоомын кино гаргацсан юм. Exit number 8 гэдэг ийм мини амар weird нөгөө нэг юм Metron Station-д ороод ирсэн. Тэгээд тэнчнээсээ янз бүрийн одоо нууц нөгөө clue юмнуудыг хайж олж явж байгаа цугтаж гарах хэвээр нэг тийм минимал тоглоом байдаг. Би стрим дээр тэгж байгаа тоглоод байгаа гэж бодсон. Тэр биш шүү дээ. Тэрний кино хийсэн юм шиг шүү дээ. За тэгээд Dance Till You Drop. За энэ Juke Joint болон тэр гас. Би энийг одоо үзэхэр copyright enter гэж баг. Тэгээд дараа нь үзээ. Манай хэд бас үзээрэй. За пострууд энэ дээшээ харсан пострууд. Bugonia Trust, Stranger, Rabbit Trap, If Had Legs I'd Kick You. Bring Her Back-ыг оруулсан. Энд дээшээ харж байна те. Хальт дээшээ харж. Chronology of Water. Kristen Stewart-ийн кино. Kristen Stewart-ийн нэрс анхны кино гоё нэгсэн шүү. Тэгээ угаасаа амар тийм visceral тийм хүчтэй содон гоё кино байх хэвээр. За Perfect Blue. Энэ арай гоё нүдэнд зөөлөн цэнхэр постеруудроос. Энэ Honey Don't нэрээр ирсэн юм бол би үзье гэж агай бодчихсон нэр үзег байна. Олон кинондод их санаж шүү. Олон кино мэдэж авахаас гадна энэ бүр амар муу байсан гэж сонссон. Энэ Эми Шүмрийн. Энэ Роберт Земекисийн Blue Moon бас айгуу сонирхолтой кино гэж сонссон шүү. За, movie title дүрийн арт кино тайтлууд байгаа юм ба штэ. За, One Shit Wonders. За, favorite posterууд нь гинэ. Хамт олонныхаа Finishing Scheme энэ гоё постер байна. Энэ no other choice надад энд байгаа штэ. Яг энэ постер байна уу? Илүү байна. Энэ өстэй амар гоё постер. Эдингтний постер нэлээд таалагдсан л чинь. За, Drop Dead Gorgeous 10 most customized. За, хамгийн их customize гэж хүмүүсийн сонгосон постерууд гинэ. Энэ гоё постер байна. Materialist-ийн sure. Энэ өстэй гоё постер нэ Captain America. Энэ угаасаа гоё постер. Black Bag ерөн дэжгүй байсан шүү үзсэн. Formula 1-ийн энэ постер байгаа. Одоо энэ манай merch-уд яана. Удахгүй 2-3 газараа зарагддаг болж эхэлнэ. За, тэгэхээр та хэд гоё юу ягаараа сонирхож үзээрэй, аваарай. Weapons-ийн гоё постер байна. Энэ Frankenstein-ийн постер надад Spencer-ийн постерыг санагдуулж байна. Sinners-ийн постерыг юусаа харж байгаагүй мэн сонирхолтой постер байна. За нэр энэ Drew Struzan гэж домогт одоо постер дизайнер хүн нас орсон шүү дээ сайн нэрээ. Одоо эднэрийг дизайн хийсэн араа. Жинхэнэ iconic постерууд байгаа шүү дээ. Ийм агуу постеруудыг хийсэн хүн бас. Ийм гоё постеруудыг iconic постерууд хийсэн агуу нас орсон. За энэ тэгээд бас одоо нас орсон хүмүүсийн мэдээж tribute байна. За тэгээд сүүлд нь the most finally the performance filmmakers who dominate screen time upcoming. За юу юм бэ? Screen time дээр хамгийн их гарсан хүмүүс. За Scarlett Johansson хамгийн их үзсэн жүжигчин болжээ. Scarlett Johansson тогсон кинонуудыг хүмүүс хамгийн их үзсэн. Bronwyn James. За энэ одоо яасан юм бол та. За тэгээ Pom Klementieff, Julia Garner одоо юу? Julia Garner зөвхөн Fantastic Four Weapons орж ирээл ингээ авчижаа. Bugonia, Thunderbolts, Hailee Steinfeld, Sinners орж ирнэ. Sinners-ээс өөр юугаар орж ирэх вэ? Hailee Steinfeld энэ жил Arcane чинь цуврал болоо явчихна. Spider-Verse байгаагүй. Юугаар орж ирэх юм бол? За Jamie Lawson бол бас Sinners-аар орж ирнэ. Zoe Saldana-ийн Avatar-аар ороод ирнэ. Toni Collette чинь энэ жил юугаар байсан юм бэ?
За ганц хоёр мартаалах шиг байна. За Willem Dafoe хамгийн их байсан байна. Ralph Ineson, Josh Brolin, Brad Pitt, Samuel L. Jackson, Nicholas Hoult, Alan Tudyk. Alan Tudyk-ийн ямар дүрүүд байгаа юм бол энэ жилийн. Alan Tudyk сая юугаар гоё байсан? Хальт гарсан санагдаж байна. Andor дээр хальт гарсан баха. Өөр Alan Tudyk энэ жил юунд дуу оруулчих вэ? Дуу оруулчих уу? Тоглож уу? Надад айгу сонирн байна л да. Alan Tudyk Superman дээр. Тийм ээ, тийм. Тийм байна. Superman дээр байсан юм те. Interesting. Тийм баха. Би одоо ерөөсөө Alan Tudyk-ийг энэ жил юунд харсныг ерөөсөө яахгүй байсан чаа. Робот ахгүй юу? Нөгөө 5 дугаартай ч лөө. Робот тэр. Тэгээ орж ирж байгаа юм ба шүү дээ. За нөгөө хэд бол Bradley Cooper сонирхолтой тийм Mark Ruffalo. За watch director James Gunn. За Superman болон бусад кинонууд байсан байх. Nolan, Coogler, Paul Thomas Anderson, Tarantino, Bong Joon-ho, Wes Anderson, John M. Chu, Scorsese болон David Fincher нар байна. За эмэгтэй найруулагчдаас Maggie Kang. За Maggie Kang K-pop дэм хамтартай Celine Song, Coralie Parra, Greta Gerwig, Sofia Coppola явж байна. Helena Rain явж байна. Emma Tammy гэж та юу лээ сонирхолтой харагдаж байна. Харж байгааг найруулагч Catherine Hardwicke ч сонссон нэр байна. Nancy Meyers, за тэгээ Lana Wachowski явж байна. За энэ юу Five Nights at Freddy's-ийг найруулсан юм ба штэ. Emma Tammy гэж. За энэ Catherine Hardwicke ч юуг найруулсан энэ жил. Twilight Mate-ийг найруулж исэн юм байна. Энэ жил юм найруулсан юм уу? Эсвэл хүмүүс зүгээр Twilight-ийг тэгэж үзсэн юм уу? Under the Bridge, Mamma Mia. Зүгээр хүмүүс Twilight-ийн амирыг үзсэн юм биш үү те. За. Most watched first time director-ууд. За энэ ч харин гоё лист шүү бас те. За яг тэжсэн нэрнүүд бол яалтчгүй байхгүй л байна. Яг угсаа анхны кинонууд нэмч те. Ямар кино байсан манай хэд сонирхоод үзээрэй. За obsessively rewatched. Хамгийн их rewatch хийсэн кинонууд Superman, K-pop Demon Hunters, Wicked байна. Sinners, Thunderbolts, Hamilton, миний ярьсан Hamilton, Pride and Prejudice хуучнуудаас явж байна. One Battle After Another, Dead Poets Society байна. Rocky Horror Picture Show байна. Нүний дахин үзсэн кинонууд. За most hearts to views. За хамгийн олон үзсэн хүн зүрх дарсан хүний харилцаа нь хамгийн өндөр кинонууд нь. За энийг ч тоолж үзье те хэдэн ч юм дээр гараад ирв. За Chainsaw Man, Rambo, Houndbound, энэ юу вэ? The Son of a Thousand Men гэж энэ. За Latin Blood, Madras Matinee, A Poet, Sunshine, I Am Frankelda. За ер нь их давхцсан киноч шинэ киноч орж ирж байна. За энэ бичлэгч юу вэ? Цаг болцсон ба штэ. Хамгийн муу рейтингтэй мөртлөө хамгийн олон зүрхтэй. Хүмүүс таалагдсан shit кинонууд. Хамгийн таалагдсан shit кинонуудад War of the Worlds гэж. Энэ War of the Worlds-ийн ревю бичлэгийг би та хэдэд үзээрэй гэж зөвлөе заяа. Би бүр одоо та хэдэд харуулж зөвлөе. Би та хэдэд бүр жинхэнэ яг үзээрэй гэж зөвлөе заяа. War of the Worlds Dan Merle гэдэг байгаа. За энэ миний үзье гэж утсан балер юмны трейлер гарсан байна шүү киноны. За энэ заяа. Энийг үзээрэй. Энэ ревю угаас амар байсан. Энэ ревю юм бүр татаан заяа. Энэ ревюг үзээрэй хүмүүс. War of the Worlds is a total disaster гэ. Энийг please үзээрэй. За Lee Cronin's Mommy, The Mommy гэдэг энийг үзье гэж бодсон. Энэ бүр балер кино байх хэвээр. Энийг бас үзье гэж бодсон. Юу яач трейлер гарчиж энийг үзнэ. Манай дэс сонирхороо. За, юугаар үргэлжлүүлээ. Лист. За Minecraft and Five Nights at Freddy's 2, Prom Queen, Fear Street-ийн шинэ тэ өмнө 3 кино гарсан. Snow White, The Monkey энэ тийм уус юм а тэ. Shit би нэг үзье гэж үзсэн. Jurassic World, Captain America, Hurry Up Tomorrow. Hurry Up Tomorrow чинь юу лээ? Hurry Up Tomorrow чи юуны тухай байлаа нэг л The Weeknd рапер шидэсэн гэсэн нэр Weeknd-ийн нэг кино тийм ээ. За тэгээд энэ Adam Sandler-ийн нэг кино. За Most Divisive хүмүүс хамгийн хуваагдсан кинонууд гинэ. 2.5-тай тий сайн ч ихтэй муу ч ихтэй. За тэрэн дээр Minecraft бол явжлаа шүү. За янз бүрийн кинонууд байна. Zombies 4 гэдэг кино. За 26 оны топ хүлээлт. Odyssey, Dune, The Drama. Энэ The Drama-г би албаар 26 оны листэнд оруулаагүй. Надад бол яг үүндээ нэг л биш байгаа. Энэ хоёр нэг тийм chemistry-г амар хайртай хоёр жүжигч Роберт Паттинсон хин хоёр
Зои Салтана гэх чинь. Zendaya 2. Гэхдээ нэг тийм chemistry-г санагдаад байгаа юм. Кино гоё хоёлаа нэ 24. Avengers Doomsday Wuthering Heights энэ нас надад нэг сонь би novel мовлын уншиж байгаа болохоор мэдэхгүй байна. Spider-Man Brand New Day, The Bride амар хүлээж байгаа. Project Hail Mary. За би энийг 26-ны хүлээлт бичлэг дундаа нэг асуултын тэмдэг листний хамгийн сүүлчийн киногоор хилдэж байгаад мартаад өнгөрсөн байлаа. Би тэрийг одоо ярьчих. Project Hail Mary бүр миний амар хайртай ном. Бүр маш хайртай ном. Үнэхээр гоё би аудио ном 3 удаа бүтэн сонссон. Яг physical номоор нь хуудсыг эргүүлж би нэг бүтэн уншсан. Бүтэн уншиг юм удаан ярьж. Яг төгсгөл рүү яваад тэгээд за жоох ойлгомжтой болохоор гээд хайцсан. Нэг хитгэн хуудас шүү. Тэгтээ 4 5 хуудас. Project Hail Mary бүр амар гоё. Тэгээд өөрийн кинон дээр энэ хараа сайн байх бүх нөхцөл байгаа. Бажет нь байгаа. Маш сайн найруулагчид, зохиолчид, production designer, зураглаач, хөгжмийн зохиолч, жүжигчин, Sandra Hüller, Ryan Gosling бүр үнэхээр бүх нөхцөл нь бүрдсэн байгаа. Би зүгээр номонд нь амар хайртай болохоор зүгээр generic action кино болгочихвэ гэж жоохон имээгээд байгаа. Ялангуяа трейлер үзсний дараа. Энэ нэг юм specific magicтай зохиол байхгүй юу? Амар гоё. Тэгээд яг одоо Martian энтертэй ойролцоо байгаа л да нэг зохиолчтой. Гэхдээ нэг тийм гоё magic санагдаг надад. Тэгээд тэр нь байхгүй болчихгүй дээ л гэж яаж байгаа. Түүнээс ш plot үйл явдлыг өөрчлөхтэй элемент өөрчлөх бол сонирн биш. Яг кино ном зохиолтой үйл явдал угаасаа адилхан байх боломжгүй. Сэтгэвлэн гэдэг өөр дэлгэцэн бүтээл гэдэг ч өөр тийм. Гэхдээ зүгээр юу байгаасаа л гэж амар хүсэж байна л да. Яг тэр сүнсийг хадгалаасаа л гэж хүсэж байгаа. Тэгээд тийм байна уугүй юу гэдэгт нь л асуултын тэмдэгтэй байгаа. Тэгээд маш сайн болсоо гэж бодож байгаа энэ оны миний амар хүлээж байгаа кинод нэг. За тэгээ Hunger Games franchise руу би буцаж орно гэж ярьсан. Hunger Games Sunrise on the Reaping үзэн. Юу Songbirds and Snakes гэдгийг бол үзег байгаа тэг үзэн гэж бодож байгаа. Supergirl бол миний бас ер нь хамгийн том хайптай байгаа кинод нэг шүү 26 оны. За Crew Picks 26. За энэ чи Crew-ийн хамт олноос нь сонгосон байна те. Топ хүлээлтүүд нь. За энэ киноноос Werewolf Robert Eggers-ийн 28 Years Later Bone Temple-ыг үзнэ гэж бодсон. Look Back нэр кино байгаа. Та Look Back аним үзчихсэн бол тэр анимыг уран сайхны кино болгоод хийцсэн бэлээ. Энэ бас айгүй хүлээлт үүсгэж байгаа. За тэгээд энэ Alejandro González Iñárrituгийн Digger байгаа Tom Cruise-тэй. За өөр бас бусад кинонууд байж байна. За 2025 оны фестивалийн фаворитууд гэж байна тий. За фестивалуудаар гарах зарим нэг кинонууд. За эднэрийг бол одоо бид нэр цээжээр мэдгүй ч гэсэн эх онд бол одоо сайн яригдчих магадгүй кинонууд мэдээж байж таарна. За тэгээд Viva la Revolution гэх нөгөө юуны One Battle After Another-ийн юу тий. За тэ Park Chan-wook яасан бэ шүү. Хэлсэн үг нэ шүү. Гоё. Тэгээд I love Letterboxd one more thing. За. За энэ тэгээд юу бичлэг юмнуудыг угаасаа дараа нь үзэх бах. Тэгээ ийм гоё лист байна. Манай хэд энэ листтэй бүр гоё маш тухтай танилцаад үзээд хараад ингээд яваараа Letterboxd-о баяжуулаарай. Бүгдийн дан одоо хурдан үзэх боломжгүй байдаг ч гэсэн түрүүн ярьсантай харах өнцгөөд хэлэх перспективээ хэлэх ийм гоё боломжууд гардаг учраас итгэвчтэй үзцгээгээрээ ямар кинонууд олж мэдв оныхоо бас кинонуудаас хуваалцаарай 26 оны хүлээлтүүдээс хуваалцаарай Letterboxd хийзээ хэрэглэж ихсэн бас хуваалцаарай. Тэгээд юунууд маань контентууд маань бүгдээрээ Бантан ТV-гээр гарч байгаа шүү. Хамтран ажиллаж байгаа Бантан ТV-гийн хамт олон баярлалаа. Бүх телевизийн IPTV-нүүдээс 808 сувгаар үзэх боломжтой байгаа. За тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. 2026 кино урлаг pop culture entertainment хүрээнд галзуу жил байх болтугай. Тэгээд Rusty Media Channel маань баяжих болтугай, өргөжих болтугай, баяжих гэдэг нь бол өргөжиж баяжих гэсэн утгаар хэлсэн шүү. Гэхдээ баяжчихвал гоё юм те. Тэгээд гоё өргөжж тэлж олон төрлийн контенттэй бодж доктортой хийж олон ревю хийж олон стрим хийж та бүхнтэйгээ хамт байх болтугай шүүмж сайн авч тэрийгээ дагаавлаад хүлээж авахыг нь аваад авахгүйгаа сайн тайлбарч авах болтугай. Тэгээд 26 оны гоё контентуудаараа үргэлжлүүлж уулзцгаая. Тэгээд бас ивентүүд маань бас удахгүй юу шүү. Одоо 1 сарын 19-нд Night of the Seven Kingdoms-ийн үзүр ивент гарна. Би тэрийг одоохондоо яг өнөөдрийн энэ байдлаар бол газруудтай яриад байж гэн. Тэгээд нэг газар эцлээ зарлаад явна. Тэгээд нэг газараа бүх ангийг гаргаад явна. Үргэлжлүүлээд 100 Lanterns гарна те DCU-гийн галзуу касттай. Тэгээд House of the Dragon season 3 байгаа. Тэгэхээр бүгдэрийн бас нэг газартаа үргэлжлүүлж ярьж байгаа гарах юм төлөвлөгөөтэй байна. За мэдээж 100 дэлхийн авраг гэх том юм байж гэн. Том кинонуудыг хүлээлттэй Supergirl-аас ахуулаад тийм ээ. Odyssey Enter гэдэг. Тэгээд тийм болохоор энэ хамтугаараа энэ channel-тайгаа хамтугаараа цааш шеэрлээрээ тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баяр та.